Хайр бол эцэс төгсгөлгүй галт хэрэг шиг. Дараагийн зогсоол дээр хэн галт хэрэгэн сууж, дараагийн будал дээр хэн буухыг бид хизээж мэдэхгүй. Амжилттай хайрын цаана олон саад бэрхшээл байдаг. Гагцхүү тэр зүйлийг давж гарвал жинхэнэ хайр бий болдог гэдгийг бүгд мэднэ. Өнөөдөр бид энэхүү зурган дээр харагдаж буй тал биетэй залуугийн хайрын түүхийг хуваалцах гэж байна. Түүнийг Лорен Шаурс гэдэг бөгөөд тэрээр 2000 онд Америкийн нэгдсэн улсын Монтана мужийн Great Falls хотод төржээ. Хүүхэд байхдаа Лорен маш ухаалаг царайлаг хүү байв. Ахлах сургуулиа төгсөөд Лорен гэр бүлийн шалтгааны улмаас үргэлжлүүлэн суралцаагүй. Тэрээр харин хүнд машин механизмын жолооч бэлтгэх дамжаанд сурч төгссөн байна. Америкийн нэгдсэн улсад энэ төрлийн ажил маш өндөр цалинтай байдаг бөгөөд Лорен ч ирээдүйдээ ихтгэл дүүрэн байсан. 3 жилийн өмнө Лорен нэгэн бүсгүйтэй танилцсан байна. Тэр хоёр бие биедээ анхны харцаар дурлаж удалгүй гэрлэлтэд батлуулах байж. Гэвч харамсалтай нь хурмаа хийхээс хэдхэн хоногийн өмнө ноцтой автомашины осол түүний хувь заяаг бүрэн өөрчилсөн. Амь насыг нь аврахын тулд эмнэлгийнх нь түүний биеийн доод хэсэг баруун гарыг нь тарихаас өөр аргагүй болсон байдаг. Тэр цагаас хойш ирээдүйдээ итгэл алдаад байсан Лорен энэ бүхэнд өөрийгөө маш ихээр буруутгаж байсан юм. Тэр сүд бүсгүйхэн өмнө гимшиж тал бие алдсан түүнтэй хамт байх хэсэгтэр үргэлж санаа зовдөг байсан. 2019 оны 9-р сард Лорен замын гүүр засварлах ажил дээр ажиллаж байлаа. Тухайн үед тэрээр дөнгөж 19 настай байсан. Ажил ердийнхөөрөө энгийн үргэлжилж байв. Лорен ажлаа дууссаны дараа өргөгч машинаа хураах гэтэл гүүрэн дээр бусад тээврийн хэрэгсэл зам хаасан байсан тул машина тавих газар олдоогүй. Эцэст нь Лорен өргөгч машиныг бусад тээврийн хэрэгслийн хэвийн зорчгод саад болгохгүй тулд гүүрний хашлах хүртэл жолоодсон байна. Хэдийгээр тэр үед гүүрний тавцангийн ирэмгүүд хамгаалтын хашаатай байсан ч энэ нь үнэндээ маш аюултай хэврэг байж. Лорены өргөгч машин тухайн үед хүнд даацсан төмөрөдсөн байсан ба бусад ажилтнууд өөрсдийн ажилдаа анхаараа завгүй байсан тул түүний машина гүүрний ирмэгт аваадсныг анзаараагүй байна. Ингээд харамсалтай нь гүүрний гадаргуу хэсэг гинэд нурж эхэлсэн. Байдал эвгүүцсэнийг тэр даруй Лорен мэдээд машинаасаа үсрэх гэтэл хөл нь хамгаалтын бүсэнд орооцолсон тул машинаасаа үсрэх нь бүхэл хөдөлж чадахгүй байж. Ингээд 4 тонн жинтэй төмөр өргөгч машин Лорентэй хамт гүүрнээс унав. Лорены дүрсэлснээр тэр тухайн үедээ амьд үлдэх гэж хичээж аюулаас зайлсхийхин тулд бүх арга замыг яаралтай хайсан ч тусыг ис олсон байна. Ингээд бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. Гинэд ухаан ороход түүний баруунгаар доод бие нь өргөгч машинд дарагдсан байна. Хүчтэй өвлөлтийн улмаас Лорен хэсэг ухаангүй болоод сэрсэн. Хүмүүс жаралтай түргэн тусламж дуудаж нисдэг тэрэг ирэн Лореныг аврахаар эмнэлэгт хүргэв. Хэдийгээр аврах ажиллагаа цаг үе олсон боловч Лорены гэмтэл хэтэрхий хүнд байсан тул эмч нар яралтай арга хэмжээ авах болсон. Эмч нарын хэлж угаар түүний баруун гар болон биеийн доод хэсгийг тайрах хэрэгтэй. Гэхдээ бид амьд гарна гэсэн баталгаа өгч чадахгүй гэж хэлсэн байна. Энэ сонголтод дөнгөж 19 настай Лорены амьдралыг сүрэлв. Түүнд ямар ч сонголт байхгүй байсан бөгөөд үхэлтэй нүрт болохыг хүссэнгүй. Гэхдээ энэ хэцүү хүнд үед түүний хажууд анхаарал халамж тавих эцэг их түүний сүд бүсгүй байсан. Хагалгааны өмнө Лорен нэмчээс үзэг цаас авч өгөхийг гуйжээ. Тэр найз охиндоо сүүлчийн захиагаа бичгийг хүссэн байна. Тэрээр тухайн үед баруун гар болон зүүн гараараа бичиж чадахгүй байсан тул амаараа захиагаа бичжээ. Захиа бичсний дараа Лореныг хүндхэн хагалгаа хүлээж байв. Ингээд тэр баруун гар биеийн доод хэсгээ тэр чигтэн тайруулсан байна. Хагалгааны эмчнэр Лорены эр бэлгийн эсийг хадгалахаар төлөвлөж байсан ч энэ оролдлого амжилтгүй болсон. Ингээд Лорен цаашид өөрийн үр удмаа үлдээх боломжоо талцсан. Хагалгааны өрөөний үүдэнд Лорены эцэг эх болон түүний сүд бүсгүй гайхамшиг тохиолдохыг хүлээн залбирч байлаа. Хагалгаа хэдэн цаг үргэлжилсний дараа сувилагч түүнийг орон дээр түрэн гарч ирв. Лорены биеийн дээд хэсэг л үдсэн байлаа. Бүгд шоконд орцоож уйтгар гунигт автав. Эмч нар хэлэхдээ хагалгаа амжилттай болсон хэдий ч түүний амнаас аюул твэрэ байгаа. Бид юу ч амдаж чадахгүй, магадгүй 7 хоног 1 сар ч хүрэхгүй байж магадгүй. Тэр өөрөө хэрхэн тесчүүлдэхээс бүх зүйл хамаарна гэж. Лорен амьд үлдэхийн тулд бүх зүйлийг төвчиж, энэ хугацаанд том жижиг гэлтгүй олон хагалгаа хийлгэж, асрын хэрсдлүүдтэй нүр тулсан байна. Түүнийг ямар аз ямар хүсэл зориг нь тесчүүлдэхэд хүргэсэн гэдгийг хэн ч мэдэхгүй байна. Нэгэн цагт эрүүл саруул бие бэлдэр сайтай залуу ийм дүр төрхтэй болсныг хараад сүд бүсгүй нь маш их цочролд орсон. Гэвч тэр хайртай сүд залууга орхисонгүй. Лорены дэрэгд үлдэхийг сонгож түүнийг амьд үлдээхийн тулд сэтгэл санаагаар нь дэмжиж асарч тоглож байлаа. Лорен хагалгааны дараа өөрийн шинэ биетэй нуур тулж олон саадтай асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай болсон.
Тиймээс эмчнэр ходоодонд нь 2 нүхнээгээд 2 гурсыг тус тусад нь оруулан бөөр болон гидстэй нь холбосон байна. Эдгээр гуурснуудын нэг нь шээх, нөгөө нүтгэнөө гаргах зорилттой байсан. Энэ бүхэн өрнөж байхад түүнтэй хамт байсан хүн бол найз бүсгүй болох Сабия байсан юм. Үүнээс гадна Сабия Лорент өдөр бүр нөхөн сэргийх дасгал хийхтэн тусалж цаг мөч бүр хажууд нь хамт байсан. Хүнд хагалгааны дараа түүний шарх маш их өвдөлтөгч шүн бүр нойргүй хондог байжээ. Тухайн үед Лорен сэтгэл санаагаар хэтэрхийх унсан тул түүнийг ямар нэгэн буруу зүйл сэтгэхүй гэхээс Сабия айж ундахгүйгээр түүний хажууд цагтдаг байж. Цаг хугацаа өнгөрөх тусам Лорен найз охинтойгоо хамт энэ бүх хүнд хэцүү үеэ аажмаар туулан гарч ирсэн. Найз охиноо мөн эцэг ихээ зовоохгүй тул Лорен өөрийгөө зоригжуулан өөрийнхөө төлөө хичээж эхлэв. Хэдийгээр тэр алхаж чадахгүй ч гэсэн өөрийнхөө хичээл зүтгэлээр энгийн зүйлсийг хийж сурах гэж хичээж. Лорен ганцаараа байхдаа өөртөө зориулж протез хийн, мөн тэрэгэнцэр дээрээ ганцаараа сууж сурч эхлэв. 2020 оны 5 дугаар сард Сабия Лорент гэрлэх санал тавьсан ч Лорен татгалзсан байна. Учир нь тэр Сабияг өөртөө үлдээж амьдралыг нь өрхийг хүссэнгүй. Тэр хэлэхдээ түүнд сайхан ирээдүй байгаа. Би түүнд юу ч хийж өгч чадахгүй. Тэр надаас илүү өөр хүнтэй учирч аз жаргалтай байж ээж болох ёстой. Би түүнийг надтай байхыг хүсэх нь хэтэрхий хуваа хийжсэн үйлдэл болно. Тэгэхээр хайрт Сабия минь чамдаа маш их баярлалаа. Энэ бол хамгийн зөв сонголт юм гэж хэлж байжээ. Тэрээр аль болох намайг хурдан орхи тэгж байж чи илүү сайхан амьдралыг олох болно хэмээж түүнтэй харилцаа үүсгэхгүй ярихгүй байхаар шийдсэн байна. Ямар ч шалтгаангүйгээр уурлаж юм шидэж Сабия руу хүртэл хашгирч дайрдаг болсон. Харин Сабиягийн хувьд тэрээр Лореныг яагаад ингэж айсаж байгааг нь маш сайн мэдэж байв. Хэрвээ бүсгүй энүүд явах шийдвэр гаргавал бүх амьдралынхаа туршид зов шаналж харамсах болно гэдгээ мэдэж байсан. Лорен хичнээн уурлаж аашилж байсан ч Сабия хизээж орхиж явахгүй сонголтоо хэдийн хийсэн гэдгээ хэлжээ. Харин Лорен аажмаар өөрсгөдөж Сабиятай илдэг харилцсан түүний гэрлэх саналыг хүлээн авсан байна. Хосууд хоорондоо эв найрамдалтай болж аажмаар аз жаргалтай болцгоо. Тэд хамтдаа байж Лореныг бэлтгэл хийхтэн тусалж Сабия түүнийг усанд оруулж ус сахлыг нь засан бүх зүйлийг нь хамтарч хийдэг болж. Ингээд 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр залуухасууд хамаатан садан найз нөхдөйгөө хамт хурмаа хийсэн байна. Эхэндээ сүйт бүсгүй эцэг их эрс эсэргүүцэж байсан ч охиныхоо сонголтыг хүндэтгэн ирээдүйдээ аз жаргалтай байгаасаа гэж найдан тэдний хурмыг адилсэлсэн байна. Гэрээснийхээ дараа Сабия Лореныг дагуулan дэлгүүрхийсч кинотеатраар зугаалдаг болжээ. Мөн Лорен ирээдүйд нэг л өдөр эхнэрээ дагуулад дэлхийгээр хамтдаа аялахыг хүсдэг. Магадгүй энэ хүсэл хизээч биелэхгүй байж магадгүй ч тэр үргэлж хичээсээр байна гэж. Лорен ажил хийх ямар ч боломжгүй байсан тул санхүүгийн байдлаа дээшлүүлэхийн тулд гэртээ гар ажиллагаа орсон зарим нэг ажлыг хийж эхэлжээ. Мөн тэрээр богино хэмжээний видео бичлэгүүд хийж өөрсдийнхөө өдөр тутмын амьдралыг цахим орчинд хуваалцаж эхэлв. Олон хүмүүс тэдний амьдралыг мэддэг болж түүнд сэтгэлийн тэнхээ хайлаж байлаа. Үүний зэрэгцээ хүнд үед нь хизээж орхихгүй гэсэн амлалт өгсөн гайхалтай эхнэрийн талаар үргэлж сайхан сэтгэгдэл үлдээдэг байв. Лорен осолд орсноос хойш нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа ч тэдний харилцаа улам л гүнзгий болж бие биедээ үнэхэр хайртай хэвээрээ байна. Сабиягийн хэлснээр тэр энэ дэлхийн бүх ирчүүдээс илүү Лорент итгэдэг гэж. Харин Лорен цахим хэрэглэгчдэд хандан хүний амьдрал маш богинохон. Бид байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж дэргэд чинь байгаа чамаагийн хүмүүсээ хайрлаж үргэлж сэтгэл хангалуун амьдралаар амьдарч байгаарай. Хайр гэж үнэхээр байдаг, тууштай байх нь л чухал. Хувь тавилан биднийг үнэнч байсны төлөө үргэлж шагнах болно гэж нийтэлжээ.